Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв өгөгдөлтэй ажиллах, өгөгдлийг дүрслэх. Ном сурах бичиг дэвтэр шугам харандаа хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Хичээлийн зорилго юмсын тооширхийг зураасаар багцалж хүснэгтэнд тэмдэглэнэ. Хүснэгтээ ашиглан диаграммаар дүрсэлж сурна. Диаграммыг ажиглан асуултанд хариулт сурнаа. Энэ зурагт ямар амьтад байна? Хүүхдүүдээ ажиглаарай. Эдгээр амьтдыг ангилан ялгаж, тооширхийг хүснэгтэнд бүртгэн тэмдэглэе. Тоог зураасаар тэмдэглэж болдог. 1-ийг 1 зураас, 2-ыг 2 зураас, 3-ыг 3 зураас, 4-ыг 4 зураас, 5-ыг 4 зураас дээр 5 дахь зураасыг налуу 1 зураасаар тэмдэглэнэ. Дээрх зурагт 3 өнгийн хэрэм байна. Хэрэм тус бүрийн тоог тоолж зураасаар багцлан тэмдэглэе. Бор өнгийн хэрэм 6 байна. Бор өнгийн хэрэмний тоог багцалвал 6 гэдгийг яаж тэмдэглэх вэ хүүхдүүдээ? 5-ын тэмдэглэгээний ард 1 зураас нэмжижүүл 6 болно. Цагаан өнгийн хэрэмний тоог багцлая. Цагаан өнгийн хэрэм 2 байна. Багцалвал 2 зураас болно. Шар өнгийн хэрэм 4. Хэрэмний тоог багцалвал 4 зураас болно. Хэрэмний тоогоо хүснэгтэнд нэгтгэе. Бор хэрэм багцын тоо 6 зураас, тоо 6 ширхэг. Цагаан хэрэм багцын тоо 2 зураас, тоо 2. Шар хэрэм багцын тоо 4 зураас, тоо 4. Энэ дасгалаараа бид нар хэрмийг өнгөөр нь 3 ангилж, тоолж, тооширхийг багцлан хүснэгтэнд нэгтгэлээ. Энэ хүснэгтээ ашиглан хэрэмний тоог диаграммаар дүрслэе. Бор өнгийн хэрэм 6 хүртэлх багныг будъя. Цагаан хэрэм 2 байсан 2 хүртэлх багныг будъя. Шар хэрэм хэд байлаа хүүхдүүдээ? 4 байсан 4 хүртэлх багныг будъя. За энэ дасгалаараа бид нар хэрэмний тоогоо багнан диаграммаар дүрслэлээ. Бидэнд бялуунд дуртай хүүхдүүдийн тоон диаграмм өгсөн байна. Энэ диаграммыг ажиглаарай хүүхдүүдээ. Диаграммаа ашиглан асуултанд хариулъя. Хэдэн сурагч шоколадтай бялуунд дуртай вэ? Шоколадтай бялуунд 7 сурагч дуртай байна. Арстай бялуунд дуртай сурагч хэд байна вэ? Арстай бялуунд 3 хүртэлх баганд зурагдсан учраас арстай бялуунд 3 сурагч дуртай байна. Жимстэй бялуунд хэдэн сурагч дуртай вэ? 6 сурагч дуртай байна. Жимстэй бялуунд дуртай сурагчдын тоо арстай бялуунд дуртай сурагчдын тооноос хэдээр олон байна вэ? Жимстэй бялуунд дуртай сурагчд болон арстай бялуунд дуртай сурагчдын тооны зөрүүг олно. 6-аас 3-ыг асаад 3. Жимстэй бялуунд дуртай сурагчид арстай бялуунд дуртай сурагчдаас 3-аар олон байна. Аль бялуунд хамгийн цөөн сурагч дуртай байна вэ? Диаграммаа ажиглаарай. Хамгийн цөөн сурагч дуртай бялуу ямар бялуу байна? За чанамалтай бялуунд 1 сурагч дуртай байна. Тэгэхээр хамгийн цөөн сурагч дуртай
Бялуу бол чанмалтай бялуу байна. За бид өгсөн диаграммыг ашиглан асуултанд хариулж сурлаа. Дасгал 1. Тоог 6-аар багцлая. 19-ийн тоог 6-аар багцлая. За энэ ямар тоог тэмдэглэсэн тэмдэглэгээ вэ хүүхдүүд ээ? 4 зураас дээр 1 налуу зураас 5-ын тоо. 5 дээр 5-ыг нэмлээ 10, 15, 19 болгохын тулд одоо хэдэн зураас нэмэх вэ? 4 зураас нэмнэ. За 2, 21, 30 гэдэг тоог үүнтэй ижил 6-аар багцлаарай. Дасгал 2. Багцласныг тоогоор бичээрэй. 3 зураас хэдтэй тэнцүү вэ? 3-тай тэнцүү. За энэ зураас хэдтэй тэнцүү вэ? 5-тай тэнцүү. 5, 10, 15, 15-ын ард 1 зураас хэд болох вэ? 16-тай тэнцүү. За өгсөн зураасан тэмдэглэгийг тоогоор бичээрэй. Дасгал 3. Дараах зурагт ногоочин Норван нэг өдөрт борлуулсан хүнсний ногоонуудыг харуулсан байна. Хүнсний ногоонуудыг тоолоод тоо ширхэгийг 6-аар тэмдэглэн өснөгтөнд нэгтгэхээрээ. За ловн хэд байна? 7 байна. За тэмдэглэгээ нь 7 зураас тоо 7 гэх мэтчлэн өргөст хэмээх байцаа улаан лонтыг бүртгээрэй. Мөн диаграмма байгуулаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.